монголчууд бол шинийг эрэлхийлэх төрлөختсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Тунцгийн цагаан. Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн хүнд зочин бол мөнгө саруулын болроо Remax Crystal Office-ийн брокер эзэмшигч ийм хатагтай байгаа. Тэгээд манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулна уу? Би Remax Crystal гэдэг офисын брокер эзэмшигч. Одоо 10 жилийн хугацаанд энэ брокер эзэмшигчийн ажлыг хийж байна. За тэгээд үйлдэл хөрөнгөний салбарт бол 13 жил ажилласан байж байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол би эрх зүйч, хөтөлбөрийн эдийн засагч гэдэг одоо олон мэргэжилтэй. Тэгээд хамгийн сүүлд би үйлдэл хөрөнгөний чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Энэ салбартаа бол одоо ингээд бараг 11 дэх жилдээ ингээд ажиллаж байгаа. Америк нэгдсэн улсын хамгийн том үл хөдлөх хөрөнгөний холбооны гишүүн, худалдаа авагч болон худалдагчийг төлөөлөх чиглэлээр мэргэжсэн агент, брокер, офис менежментийн удирдлагын төвшний мэргэжилтэн, үл хөдлөх хөрөнгийг зах зээлд гаргах, үн тогтоох, борлуулах стратегч, олон улсын үл хөдлөх хөрөнгөний арилжааны мэргэжилтний сертификат эзэмшигч, Remax Crystal franchise эзэмшигч, мөнгө саруулын болроо. Танай компани бол Монголын үл хөдлөх хөрөнгөний зах зээлд тэр хамгийн том тоглогч бараг 2000-ийн хүн ажилуулдаг гэж сонсч ирсэн. Гэхдээ өнөөдөр танай компани тухай биш. Одоо энэ дэлхийн сонгодог 50 бизнесийн одоо нэгд орсон. Гэхдээ бараг гадагшаа явсан Монгол хүн бүрийн мэддэг, кофе дуртай хүн болгоны мэддэг, олон кино жүжиг дээр гардаг Starbucks гэж ингэж кофе одоо кафе гэх юм уу. Энэ одоо бизнесийг босгосон маш сонирхолтой кейс тэр хүний бичсэн одоо зүрх сэтгэлээч одоо зориулсан ийм алдартай одоо номын тухай тэгээ шүүлцийн тухай өнөөдөр ярина. Тэгэхээр та энэ хүний бизнес басан франчайзтай холбоотой тэгээд тэр нь яаж боссон энэ номын талаар та уншаад ер нь ямар сэтгэл төрөв тэр талаар манай уншигчдад нэг сайхан ойлголт өгөөч. Ховард Шүлц гээд энэ хүний тухай одоо мэдээж шилдэг 50 бизнес эрхлэгчийн тухай номон дээр бол айгүй сайн тодорхой бичсэн байж байгаа. Бизнес гэдэг бол ерөөсөө ингээд нэг ашиг олох биш. Мөнгө гэдэг зүйлийг харж ажиллахаас илүүтэйгээр тухайн бизнесээ өөрөө ингээд философик байх хэрэгтэй. Хүний төлөө, харилцагчийн төлөө байж байгаа зүйл одоо хүмүүсүүдэд сэтгэл төрүүлэхтэй зүрх сэтгэлд нь ингээд орж иж энэ бизнес хөгждөө шүү, тэгжиж үүнц нь ордог шүү гэдэг талаас илүү их ойлголтуудыг өгсөн байлээ. Миний хувьд болохоор зэрэг Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарлсан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрэв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Мэдээж хэрэг франчайз бизнес буюу одоо Starbucks бол одоо сүлжээ бизнес байж байгаа. Энэ бол яагаад одоо 97 оноос хойш миний харж байгаа өнцгөр бол 97 оноос хойш бол кофе гэдэг зүйлийг бол хүн болгон мэдж байгаа.
мэдээж хэрэг Италид ч ууж исэн, Туркэд ч гэдэг ч юм уу тэгээ Европын орнууд бол кофе гэж ярьдаг байсан болохоос биш кофений соёл юм уу эсвэл кофег одоо дэлхийн нийтээр айгуу хэрэгэлдэг болох. Тэр бүх суурийг нь бол энэ Starbucks-ийн ховор шүүлц маань гаргаж ирсэн гэж би одоо харж байгаа юм бас. Тэгээ дээрэс нь болохоор зэрэг кофе гэдэг бол хүний зүгээр ууж хэрглэж байгаа хэрэглээ боловч яг үйлчилгээ гэдэг зүйлийг бол энэ хүн аюух тоттгож гаргаж ирсэн болов уу гэж бас хувьдаа бас энэ номыг уншиж байхдаа бол харсан. За мэдээж хэрэг үйлчилгээ гэдэг чинь яг юу вэ гэхлээр зэрэг мань хүний одоо бодож байгаагаар бол бизнес гэдэг одоо альва нэг бизнес ихтэй бол нэгдүгээр аюу гоё философи таах хэрэгтэй. Дараа нь болохоор мэдээж хэрэглэгч гэж байна тийм ээ. Одоо энэ тэр зүйлийг хэрэглэж байгаа хүмүүсүүд маань зүрх сэтгэлд нь юу үлдэх үү те одоо яаж бид нар үн цэнийг бий болгох уу гэдэг талаас нь илүү мань хүн ажилласан болов уу гэж би одоо энэ хүний бичсэн одоо өөрийнх нь түүхээс нь ингээд харж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг одоо ч гэсэн бид нар харж лээ л да. Дэлхийн нийтээр бол тийм ээ дэлхийн айлч улсад очсон, айлч хотод очсон. Одоо Starbucks руу орохоор зэрэг нэг тийм өөрийн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Би одоо жишээлбэл юу гэдэг чинь Бээжинд байгаа Starbucks ордог ч юм уу те явж байгаад одоо Солонгосын Starbucks ч гэдэг юм Японы Starbucks ороход нэг л мэдрэмжийг мэдэх ёстой гэдэг одоо нөгөө нэг тэр авдаг. Энэ одоо хугтгууныг л энэ бизнестэй шингээх гэж мань хүн орж энэгээр илүү алдартай болсон юм болоо гэж. Тийм шүүлт чинь нөгөө өөр бизнес эрхэлдэг тийм худалдаа арилжаа хийдэг байж ийснэ. Одоо тэр нэг кофе сонирхдаг, кофег танилцуулах гэсэн одоо энэ яг Starbucks-ын үүсгэн байгуулсан хүмүүстэй очиж танилцаад тэгээд тэр одоо бизнесийг сонирхоод дурлаад тэр компанид ингээд маркетингийн захирлаар ороод тэгээд тэнд их идэвхтэй ажиллаж агаад Европ руу томилтоор яваад тэгээд Италид очиод тэгээд тэнд очингуудаа юу гэж ойлгосон бэ гэхээр энэ бол зөвхөн кофе зардаг биш, кофе уулгадаг тийм ээ одоо ийм кафе байх ёстой юм байна гэдэг. Тэгээ эргэж ирээд нөгөө өмчлөгчтэй хэлсэн чинь энэ одоо гадаад томилтынхаа одоо сэтгэл хөөрөлтөд автаад ингэж юм ер нь ресторан болгох гэж байна гэж татгалзаад тэгээд өөрөө тэр сонирхсан зүйлээ хийгээд өөр бизнес хийгээд явж исэн чинь нөгөө Starbucks-ын анхны үүсгэн байгуулсан хүмүүс нь зарна гэдгийг сонсчоод буцаж ирээд худалдаж аваад тэгэд анх сонирхсан тэр бизнесээ ингэж үнэхээр юм тийм цоошин ийм соёл бий болгоо тийм ээ. Ингээд хүмүүст ингээд ажил дээр байгаа ч юм шиг, гэртээ байгаа ч юм шиг тийм одоо дундын гэдэг юм уу да хүн болгоны өгүүлэгддэг тийм орчныг тэр Starbucks орсон үед бий болгоод тэгээд тэр нь ингээд цаашаа явсаар байгаа. Эхний үед алдагдaltaй байж байгаа сүлдээ явсаар байгаад одоо ингээд дэлхийг бүрхсэн юм том бизнес хийсэн байгаа юм л да. Тэгэхээр энэ Starbucks-ын тэр философи гүн ухаан энэ ямар онцлогтой байсан яаж ингэж амжилтанд хүрсэн тэр талаар нь та ярьж өгөөч. Starbucks нь 1971 онд Америк нэгдсэн улсын Сиэтл хотод байгуулагдсан дэлхийн хамгийн том кофе шопын сүлжээ юм. Анх зөвхөн кофений өр тоног төхөөрөмж зардаг байсан ч дараа нь кофе уух соёлыг дэлхийд даяар түгээсэн брэнд болж өргөжжээ. Өнөөдөр Starbucks нь олон улсын мянган салбартай бөгөөд кофе, ундаа, амттан, тухтай орчин, кофений соёлоор алдартай Америкийн бизнесмен Ховард Шүүлц энэ компанийн үүсэлт дэлхийн тэлэлтэнд гол үр гүйцэтгэсэн удирдагч юм. Тэрээр 1980-ад онд Starbucks-д нэгдэж Италийн кофений соёлоос санаа авч компаниг зөвхөн кофе зардаг дэлгүүрээс хүмүүс цуглаж амарч ажиллах 3 дахь орон зай болгон хөгжүүлжээ. Шүүлцийн удирдлагадор Starbucks дэлхийн хэмжээний брэнд болж олон мянган салбартай болсон бөгөөд ажилчдын халамж байгуулгын соёлыг чухалчилдгаараа онцлог. Ер нь бол ингээд бизнес хийн гэдэг бол аюу их тийм хүмүүсүүдээс ингээд маш их уур ухаан шаарддаг тий. Тэгээд зэрэг Ховард маань болохоор зэрэг энийг яаж өргөжүүлэх үү тий, яаж илүү их нөгөө өөр их надад зүгээр яг үнийг хэлгээд их бүтээлч хүн байсан болов уу гэж бас би харсан. Альва зүйлд бол бизнесийг хийхдээ ч тэр ажлыг хийхдээ ч бүтээлч санаачлага гэдэг юм чи аюу чухал байдаг. Тэгэхээр зэрэг бүтээлч санаачлага одоо гарахын тулд мань хүн маш их судалгаа хийсэн. Тэгээд би ч гэсэн бас өмнө нь бас нөгөө кофе бас бизнес хийж үзчихсэн юм байна тийм ээ. Тэгээд тэгт чинь тэрийг ингээд яаж би ингээд хүмүүс түгээх үү, хүмүүсүүд яаж ингээд ойлгодог болох вэ гэж бүр толгоогоо ажиллуулах гал ингээд аягүй явдаг байсан бол энэ хүн болохоор зэрэг бас арай өөр өнцгөөс нь тийм кофег болоод одоо нөгөө гэхээс илүүтэйгээр илүү их нөгөө хүмүүсүүдтэй илүү хурж ажиллах нь илүү чухал юм байна гэдэг талаас харсан болов уу гэж хараад байна. Дурлал гэсэн байгаа юм л да баг. Порио хаат
Intuit гэдэг ингээд бүр зүрх сэтгэлээ зориулгээд тэр чинь тэр Starbucks-ыг үүсгэн байгуулсан юм дээр очичоод логог нь хараад түүх домгийг хараад тэгээд тэр кофений тухай сонсоод тэг бүр ингээд дурлаад тэгээд өөр бизнесээсээ бүр маш өндөр одоо цалин хангамжтай тэр Шведийн компанид ажиллаж агаад тэг тэрнээсээ татгалзаад тэг дуртай бизнесээ хийж эхлээд тэгээд яг анхныхаа хүссэн Starbucks-ыг худалдаж аваад тэгээд эхний үед алдагдaltaй байсан ч гэсэн ингээд Америкийг эзлээ дараа нь ингээд дэлхийг яг эзэнсэн ийм том бизнесийг хийсэн юм алдартай бизнесмен хүн л юм байл л дээ тийм ээ. Тэгээ би яг сандгийн маяг хэдэн хонд үлээд анх энэ хятад одоо манай урд хөршөөд хятад улсад Starbucks-ийн анхны ингээд одоо салбар нь Бээжин хотын тэр хаалттай хотод нэгдлээ гэж би Вашингтон Пост сонин дээр мэдээ гарч ирсэн уншиж ирсэн л та 20-30 жилийн урд одоо тэгээ ингээд дэлхийд даяар юм болоод одоо хэдэн 10 мянган 25 мянган бараг тийм салбар франчайзтай болцсон юм том листэд юм компани болгоцсон. Тэгээ энэ хүний бас нэг онцлог нь бас тэр философик байхасаа гадна нөгөө ажилтнуудаа түнш гэж ойлгодог тийм ээ. Тэр талаас жоохон ярьж өгөөч ирнэ ингээд тэр яаж одоо тэгээд тэр хүний ямар одоо ойлголт философи гүн ухаан байна уу? Ажилтнуудаа яаж ханддаг тэр талаас энэ хүний бол хүмүүсүүдийн нөгөө сэтгэл зүй буюу одоо тэр нөгөө зүрхэндээ ингээд хүмүүсүүд ингээд юундаа ордог штэ ингээд альва зүйл дээр ингээд зүрхэндээ шингэтэл ингээд зүйлийг ойлгодог, мэдэрдэг байх үедээ ажилтан гэхээсээ илүүтэйгээр хамтран ажиллагч буюу партнерууд гэдэг юм одоо орчин үед бас энэ айгүйх дэлгэрч байгаа. Яагаад гэвэл нөгөө дандаа инктик гэхээсээ илүү тэр хүмүүсүүдийг илүү бүтээлч болгохын тулд партнер гэдэг одоо тэр агуулгыг бол айгүйх бизнесүүд ашигладаг болж байна. Энэ хүн бас хамгийн дөрөнд бас тэргийг гаргаж ирсэн. Яагаад гэвэл энэ кофе шоп чинь бид нар хамтрагч шүү. Тийм ээ. Бид нар ингэж хамтарч иж энэ бизнесээ өргөжүүлэн томсгоно олон харилцагчтай болно. Харилцагч болгон дээр бид нар одоо гоё үйлчлэгийг өгөх ёстой гэдэг нөгөө нэг тэр философийн гол үндсэн юмнууд хүмүүсүүдтэй ойлголцсон учраас тэр хүмүүсүүд орж ирж тэр ойлгоцсон хүн чинь болохоор зэрэг нөгөө нэг орж ирж байгаа харилцагч буюу кофе уух гэдэг одоо тийм ээ орж ирж байгаа хүндээ хүртэл яг тэр нөгөө өөрийнх нь өмнөөс гэхээс илүүтэй яг тэр хүнтэй ингэж тулж аягүй гоё сэтгэлээрээс харьцаад ихлээр тэр чинь өөрөө нөгөө хүмүүсүүд хүлээж авч байгаа хүмүүсүүд чинь өөрснөө аягүй ингээд энэ өстө яг намайг ингээд нөгөө юу гэж харж байна. Миний найз гэж харж байна ч гэдэг юм уу тийм ээ. Миний хүсэж байгаа хүн болгон ч нөгөө янз янзын хүсэл зоригоор орж ирж байгаа болохоор тэр болгон дээр нь ингэж харьцаж байгаа юм болов уу гэж харж байгаа. За ажил хийх урам зориг ч гэсэн партнерууд бол мэдээж хэрэг хамтарч бие биенийг ойлгоод ирэхээр нөгөө хүмүүсүүд ажил хийх урам зориг нь ч тэр хандж байгаа хандлагууд нь аюу өөр болоод ирэхлээр тэр нөгөө нэг соёл нь амар гоё болоод эхэлж байгаа байхгүй бай. Үйлчлэлийн соёл нь шал өөр болоод эхэлж байгаа. Тэгээд шүүлт чи ингээд бас амьдрал нь бас тийм бүтэлтэй байгаагүй аав нэрээсээ ямар сургууль соёл төгсөөгүй ер нь жоохон бүтэл мутаа гэх юм уу да нэг сайн явдаггүй тэг өөрөө яг одоо ингээд спортоор хичээлдэг хөл бөмбөг сайн тоглодог тэрнийхээ ачаар сургуульд ороод тэгээд тэнцээ ярьж сураад бас ингээд маркетинг бас ном сураад тэгээд тэрээс аавынхаа тэр юуг бол эсрэгээр нь өөрчлөөд үнэхээр тийм гайхамшигтай ингэж бизнес хийхдээ тэр нөгөө хүмүүст ингэж тэгж хандхаас гадна тэр философи гүн ухаан талаас хандхаас гадна тэр нэг ажиллагчдаа нөгөө эрүүл мэндийн салбарт нь хамруулдаг ч юм уу тий ингээд эрүүл мэндэд нь анхаардаг даатгалд нь хамруулдаг гэдэг бас тухайн үедээ бол бас ингээд тэр одоо капиталист гэх юм одоо Америкийн зах зээл тэр бас их содон байсан. Тэгээд ажилчдынхаа эрүүл мэндэд нь анхаарч эхэлсэн. Тэгээд өөртөө татсан. Дараа нь ажилд авахдаа ингэж өөр юмсгаар ханддаг. Дараа нь ингээд сурц одоо дэвшигт нь тусалдаг байж байгаа. Тэгээд сүүлдээ ингээд франчайзинг гэдэг одоо миний ойлгосноор бол одоо ийм эрх өгöd одоо энийг одоо тэр оронд энэ оронд хийгдэг тийм эрх өгдөг байх л да. Тэгэхээр энэ ингээд өнөөдрийн хүртэл бол миний мэдж байгаагаар бол Монголд орж ирээгүй байгаа. Миний мэтгэл 20-30 жилийн урдаас л ярьдаг яагаад болдоггүй. Тэгэхээр өөрөө бол тэр Remax гэж одоо ингээд том одоо юуны бас франчайзыг аваад тийм ээ. Ямар нэг байдлаар Монголд ингээд амжилттай явж шít. Тэгэхээр ингээд франчайзинг бизнес гэж юу юм. Тэрнийг авахд яадгийн авснаар одоо ямар давуу талтай, ямар сул
талтай. Энэ талаас бас Монголд бас шин зүйл шүү дээ. Одоо миний мэдх юм бол одоо өмнөд Солонгосоос л их орж ирж ах шиг байна. Тэгэхээр энэ талаар өөрөө нэг жоохон яриад өгөөч. Франчайз бол амжилттай бизнесийн загварыг бусдад ашиглуулах гэрээний хэлбэр юм. Өөрөөр хэлбэл нэг компани нэр, бүтээгдэхүүн, үйлчилгээ, дуршлагыг ашиглан өөр хүн эсвэл байгууллага тухайн бизнесийг өөр газар эрхлэн явуулах боломжийг хэлнэ. Жишээлбэл Starbucks, McDonald's зэрэг том брэндүүд дэлхийд даяар франчайз хэлбэрээр салбаруудаа нээдэг байна. Франчайз авсан тал нь тухайн брендийн стандарт, дүрмийг дагаж мөрдөх ёстой бөгөөд оронд нь танигдсан нэр, бэлэн систем, маркетингийн дэмжлэг авдаг. Харин анхны компани нь ашиглалтын төлбөр болон тодорхой хувийн орлого авна. Монголд франчайзын нэлээд амжилттай хэрэгжсэн жишээнүүд бий. Жишээлбэл CU сүлжээ дэлгүүр нь бүгд найрамдах Солонгос улсын загварыг нэвтрүүлж, богино хугацаанд хот даяар маш олон салбартай болж өдөр тутмын хэрэглээнд хүн нэвтэрсэн. Мөн KFC Монголд франчайзаар орж ирээд түргэн хоолны зах зээлд доктортой байр суурь эзэлсэн. Эдгээрийн нийтлэг давуу тал нь бэлэн систем, танигдсан брэнд, стандарт үйлчилгээний ачаар хэрэглэгчдэд хурдан итгэл төрүүлж, зах зээлд богино хугацаанд байр сууриа олж чадсан явдал юм. Ер нь бол яг хүн өөрийнхөө одоо жишээлбэл ховор шүлзүүдээ ингээд мэдээж зэрэг аягүй бүх зүйл дээр бүтээлж ханддаг хүний хувьд гэж би одоо дүгнээд байгаа шүү дээ. Энэ хүний одоо битсэн өөрийнх нь түүхээс уншаад ирэхээр тэгэнгүүт чинь өөрийн гэсэн нөгөө нэг юм брендийг бий болгоно гэсэн үг. Тэр нь юу вэ гэхлээр нэгдүгээрт бол өөрийнхөө бодож байсан бүх философи шингээсэн байж байна. Тэр энэ дээр бас стандартуудыг одоо бий болгоцсон байж байгаа. За мэдээж зэрэг өнгөлөөгөө соёл гэдэг нэг юм байж тэ үнцнийг бий болгоцсон хүн чинь яг тэрийг одоо за би ийм гоё бүтээгдэхүүн брэнд ингээд те гоё брэнд л усж байгаа юм л да ингээд бүтээгдэхүүн бий болгочлоо. За энийг мэн яг энэ дөрмийн стандартын дагуу маань ингээд тэнд ингээд хэрэгжүүлээрээ гэдэг хүмүүст одоо ингээд нэг эрхийн өгөөд өөрөө тодорхой хэмжээгээр нөгөө роялти авдаг. Эний чинь л ерөөсөө франчайз болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө франчайз бизнес болохоор зэрэг мөнгө төлж авах уу? Ирэх авах уу? Хугацаатай байх уу? Мастер франчайзыг бол мэдээж хэрэг тухайн бүс гэж ярьдаг юм Монголд. Одоо Монголын бүс ч гэдэг юм уу, Хятадын бүс гэдэг ярьж байгаа шүү дээ. Солонгосын бүс гэдэг. Тухайн бүс дээрээ мастер франчайзыг ирэх гэж аав. Бүх франчайзууд одоо Монголд орж ирж байгаа франчайзууд. Мастер франчайзыг ирэх авсан хүмүүсүүд маань салбарууд буюу яг одоо манайхаар одоо би одоо Кристал авсан одоо яг дараагийн мастер франчайз эрхийг өөрийн брендийн нэрээр ингээд авчиж байгаа жишээ. Тэгэнгүүтээ бид нар тэр стандарт, үнцэн тэ бүх зүйлүүдийг энэ дөрмийн дагуу, гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ болохоос зэрэг нэг тийм юм байж байгаа. Нөгөө талаараа яагаад франчайз ашигтай гэж үзээд авсан бэ гэхэлэр одоо жишээлбэл манай бид нар чи одоо 90 оноос хойш бизнес гэдэг зүйлийг ойлгож эхэлж байна. Монголч харьцангуй залуус 30 хэдэн жил болж байна. Бизнесийн талаараа ойлголтоо, суур ойлголтод одоо л эхэлж байна. Үннийг хэлгээд. Тэр бизнесийн соёл стандарт одоо үнцэн те бизнесийн яг яаж хийх вэ аргачлал гэдэг юм чинь бас аягүй чухал байгаа байхгүй юу? Тэгэх юм бол 100 жил болчихсон ч гэдэм одоо жишээлбэл Remax болвол 50 жил 50 гаруй жилийн түүхтэй. Энэ хүмүүсүүд маань 50 гаруй жил гэсэн үг тийм ээ. Маш олон одоо кейс одоо замналыг туулсан хүмүүс. Энэ замнал дотор чинь сайн мө бүх зүйлээ туулаад ирсэн хүмүүс чинь сайн талын шингээгээд өөрийн гэсэн нэг юм стандарттай болоод брендаа ингээд бүр ингээд үнцэн соёл тэр дүрмээр тоглоод бизнес хийгээд тийм ээ. За миний энэ дүрм ингээд ийм юм болцсон шүү гэд ингээд шингээ одоо өгч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь би одоо жишээлбэл хүний туулсан 100 жилийг дахиад туулах уу, хүний туулсан 50 жилийг туулах уу, тэг яг адилхан би чадна гэдэг ингээ яваад тахлаар бас үнэндээ бол бид нар чинь туршлага байхгүй байх учраас энэ 50 жилийн туршлагыг л нэг ясандаа хурдж авч байна гэсэн үг л байхгүй. 50 жилийн туршлагаас бид нар 5 жилд хурдан хэрэгжүүлэх нь аягүй чухал байхгүй. 10 тагийн хямдхан. Тэгээд тодорхой хэмжээний тэг шимтгэл төлөх үү? Шимтгэл төлнө. Мэдээж хэрэг энэ сургалтын дамралт нь шимтгэл стандарт яа. Удирдамжаа тэгээд нэгдсэн бүр юм бэлэн контентууд ирдэг байхгүй юу? Тэгэхээр чинь би нөгөө нэг одоо бүх зүйлийг одоо жишээл дүрм журмын юм байх хэрэгтэй. Одоо стандарт гэхэлэр чинь бас аягүй олон процессын стандартууд байж гин, хувцалтын стандартууд байж. Ерөөсөө ийм аягүй олон зүйлүүдийг бид нар давтаж хийхгүйгээр бэлэн ямыг авангуудаа тэрийг хэрэгжүүлэх нь аягүй чухал. Эзэмшээд өөрийн болгож аваад хэрэгжүүлэх нь аягүй чухал байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө хасар их цаг хугацаа болон туршлага хүмүүсийн хасар их нэр ажил хөдөлмөрийг хөнгөвчлөө явчихж байгаа байхгүй. За нөгөө талдаа
энийгээ дагаад айгүй том соёлууд их орж ирж байна. Салбарын бизнесийн соёлууд. Жишээлбэл Starbucks одоо жишээлбэл одоо кофе шопны том соёлууд орж ирж байна. Хэрэглээний соёлууд. Маст ингээд айгүй гоё мэдээлэлтэй ингээд гоё ингээд өгч соёл орж ирж байна. Үйлчилгээний соёлууд орж ирж байна. Remax бол орж ирснээр асар том бас манай салбарт бол том соёлыг бий болгосон. Энэ олон жилийн сургалт хүмүүсүүдийг хүмүүжил. Одоо манай ямар соёл бий болгосон? За үйлчлүүлэгч байна одоо тий одоо жишээлбэл хаана хандах уу, яах уу одоо процесс төр бол асар их ингээл ойлгомжтой гэдэг бол одоо ёс зүй гэдэг нэг юм байж гэн стандарт гэж байж гэн процессын дарааллууд нь тодорхой байж гэн. Тэр болгоны дараалал болгоноор нь манай агентууд одоо хийдэг ч юм уу прокурор нар ч гэсэн өөрийн гэсэн процессын дараалал тавьж байгаа. Энэ болгоныг хийгээд ирэхлээр нөгөө хүмүүсүүдэд ингээд ингэдэм байх ингээд ингээд соёлын давхар ингээд бий болоод эхэлчихэж байгаа байхгүй. Хаана юугаа хандах уу, ямар харилцаа үүсэх үү, харилцааны асар том соёлууд бий болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ шүүлт чинь би ингээд харж ах чинь ингээд яг бизнес санааг бодох, үүсгэн байгуулах нэг хэрэг. Тэрнийг хөгжүүлэх гэдэг нь өөр гэдэг нь энэ Starbucks-аас харагдаж байгаа юм л да, тийм ээ. Тэр одоо үүсгэн байгуулсан хоёр хүн бол уран зохиол уншдаг, айгу соёлтой. Тэгээ одоо ингээд нэг хүмүүс тэр нь ингээд кофений үнээр ач холбогдлыг ягаал бэлтгээл те. Ингээд одоо хүмүүс сурталчилдаг, кофе сурталчилдаг байсан. Яг кофе зарах те. Ингээд гэтэл энэ хүн чинь тэгээ кофе уудаг өөр соёл болгож бий болгоё гэд. Тэгээд тэр саналыг нь авсан бол мэдээж амжилттай явах байсан байх гэтэл аваагүй. Тэгээ энэ хүн явж байгаад тэгээ буцаж ирээд тэгээ авсан. Энэтэй бас төстэй нэг сонин түүх байт юм л да. Одоо бидний айгүй мэддэг ингээд Макдоналдс тэрний чинь бас нэг хоёр найзчул ах トゥ хоёр ч үл ингэж үүсгэн байгуулалт байж исэн чинь нэг нөхөр санаа аваад очингуудаа шууд Макдоналдс гэж корпорац байгуулаад тэгэл бүр нөгөө хоёр ч сүлдээ бүр хямраа эрүүл мэндээр ягаад тэр хүнд нөгөө юугаа худалд салдаг тийм нэг фаундер ч үлээдээ тийм кино байдаг штэ. Тэгэхээр энэ ингээд зүгээр ингээд харахад одоо хүн одоо би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр гой санааг төрүүлж болно тий гой бизнес эхлүүлж болно. Тэрнийг хөгжүүлдэг, маркетинг хийдэг, хөгжүүлдэг бас тийм хүмүүс бас байдгийн нэг жишээ нь шүүлц тийм ээ. Чи өөр бизнес хийж хагаад энд гуйж одоо маркетингийн захирлаар орчоод тэгээд хөгжүүлэх санаагаа хэлсэн чинь их шударгаар тоглосон. Эцэст нь үгүй чи ресторан шиг юм хийх гэж юм гээд татгалзсан. Тэгээд мань хөө өөрийн нэртэй ресторан нээгээд тэгээ байж байгаа буцаж ирээд ингээд яг хууль ёсны дагуу худалдаж аваад нэг 4 сая доллар орчмоор худалдаж аваа хөгжүүлээ. Тэгээд одоо тэрбум долларын компани болгоцсон байх жишээтэй тий. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр энэ Монголоос ингэж гадагшаанаа гарсан франчайзинг юм байдаг болов ер нь тэр талаар мэдэх үү? Одоо тэр төвшөнд хүрсэн байна уу, хүрээгүй байна уу ер нь? Одоохондоо бол бас ингэж нөгөө зөвөр миний зөвөр өөрийнхөө туршлагаар ч юм ингээ харахад бол манай залуучууд бол айгүй их тийм бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд өөрсдөө гэсэн брендинг гаргаад тий цаашаа бас хөгжүүлэх гээд аюу хичээж байгаа баг. Бас ганц нэг харагдал байгаа. Тэгвэл мэдээж яаж гадаад зах зээл рүү гарах уу гэдэг чинь бас энэ олон улсын стандартуудыг хангах тийм ээ бас бид бас нөгөө шинжлэх ухаантай яваа. Би тасаа болж байгаа юм. Тэгээ таны түрүүний хэлдгээр бол ер нь бол ихэнх франчайзуудын бас л кейс нь бас яг ингээд адилхан байгаа байхгүй юу? Нэг хүн мэдээж одоо жишээлбэл Remax-ийн одоо энэ өсгөн байгуулагч маань одоо жишээлбэл бас л нэг үйл хөдлөлийн компанид ажиллаж исэн тий. Тэгэнгүүтээ бас л өөрийнхөө санаа бодлоо тий. Ингмээр байна, тэгмээр байна гэх тийм ээ хэлэхэд бол нөгөө анхны одоо захирлууд нь бол зөвшөөрөг учраас өөрийн гэсэн бие даасан одоо юм брендинг үсгээд ингээд өөрөө тэр олон замуудыг туулаад ингээд явж байгаа болохоор тэгээд энэ бол франчайз гэдэг бол асар том үн цэнийг бид нар авч байгаа шүү гэдгийг бол аюулсаа бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Үн цэн гэдэг зүйл туршлага гэж байна. Асар том туршлага. Тэгээ энэ хүмүүсүүд чинь дандаа юу өөр сэтгэлгээний хүмүүс байгаа байхгүй юу. Санаачлагч гэдэг бол өөр. Одоо яг таны хэлжээр бид нар аймаг ингээд яг тэгэхээр нэг гарын 5 хуруу шиг бизнес эрхлэгч чинь дээр ингээд санаа гаргадаг. Аюу гой ингээд дэвэргэн бодлоор боддог бас нэг юм төрлийн хүн байх хэрэгтэй. Тэрийг нь аваад хөгжүүлдэг бас нэг хүмүүс байх хэрэгтэй байхгүй. Арай илүү нөгөө хөгжүүлээ процесс руугаа ингээд шингээж оруулж ирдэг ч юм уу тий. Ингээд бизнес дээр бол маш олон зүйлүүд ингээд хольц олж иж буюу хамтрагч болж иж энэ бизнес аюу хөгждөг юм шиг зүгээр харагдаж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ ингээд
зүгээр кофе шоп одоо кафе гэдэг ч юм одоо юу гэж хэлэх юм бэ? Энэ дээр их чинь ингээд тэр одоо 20-30 мянган одоо юу чинь бүгд адилхан стандартаар үйлчилж яг адилхан одоо тэр одоо Италид явж байгаад анх латте кофе уугаад тэрнийг Америкт мэддэг байсыг нь аваачаа дэлгэрүүлсэн шүү дээ. Тэгэхээр би юу ч хэлэх гэж байна гэхээр ингээд үйлчлэгээний одоо соёл биш дээ. Одоо кофе хийхдээ адилхан хоол хийх одоо нэг хуушур гэхэл өөр хуушур байх чинь тэр хуушур чинь тэр одоо нэртэй одоо юу гэдгийг болдроо гэсэн одоо хуушур Улаанбаатарт ч одоо Ховддоч Дорнодоч хаач яг адилхан хэмжээ домжуутай байдаг. Тэгжээж стандарт болдог. Энэ одоо Starbucks-ыг ингээ хараад байхад тэр одоо кофего яаж боловсруулах уу, яаж хуурах уу, яаж нунтгуулах уу, тэгээд хэдэн градус салаах уу, сүү яаж нэмэх үү, тэгээд spice гэдэг чинь халуун ногоотой тийм ээ. Тэр бүх стандартыг хийх юмыг цаасан дээр буулгаад одоо хэдэн ч хуудас 100 мянган хуудас болгоод тэ яаж бэлтгэх, яаж одоо бутар буроод хийх тэр бүх юмыг ингэж одоо цаасан дээр бичээд тэгээ тэрнийг ингээд 10 хүнд өгөөд хийлгэхэд яг 10 өөр газрыг адилхан ингээд кофе чанаад адилхан үйлчилдэг, адилхан хувцалдаг болгож байгаа. Тэгэхээр ингээд үйлчлэгээнийх мөртлийн чинь бүр ингээд үйлдвэрлэлийн ингээд процесстэй адилхан байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энийг ингээ манай ингээ хүмүүс би яаж ийм гэхээр Монголд ч ингээд үйлчлэгээний салбар их сайн хөгжиж байгаа, франчайзингаас авж байгаа, би дааж хөгжиж байгаа. Тэгэхээр энэ одоо Starbucks-ийн тэр амжилтын үйлчлэгээний салбарын амжилт нь тэгэхээр бүх үйл ажиллагаагаа түрүү хэлсэнтэй өөрөө процессыг стандартжилсан. Жишээлх юм бол 10 хил одоо сүү, 10 хил кофе, 10 хил одоо гурил өгөөд ингээд кофе хий, одоо бутар буроод хийгээд ингээд 3 хүн төгөлөр 3 өөр амттай хийдэг тийм ээ. Одоо яг адилхан. Гэтэл бол яг тийм стандартчлах юм бол тэр 3 хүн бие биенээ харахгүйгээр тустай юм өөр орон зайд хийхэд яг адилхан хийдэг. Тэгэхээр энэ Starbucks-ийн амжилт болсон юм бол тийм стандартчлаад сургаад тэрнийг нөгөө эрхээ хамгаалаад тэгээд одоо сүүлдээ ингээд франчайзинг тий эрхээ зардаг ийм бизнес болж ургасан байгаа юм л да. Тэгэхээр би энийг яагаад ингэж жоохон онцолж ингэж хэлээд байна вэ гэхээр одоо манай бизнес эрхэлж байгаа хувцас ч гэсэн одоо энэ ном дээр бас Nike гэдэг одоо ингээд спортын хувцсыг пүүзтэй гэтэл тэрнийг одоо хийж дизайныг хийгээд материалыг хийгээл стандартчлал Nike гэл ингээд цойлж гарч ирсэн шүү дээ. Тэгээ сүүлд нь өөр одоо спортын хувцсууд гарч ирсэн л дээ. Гэтэл энэ олон жил Starbucks өөрийгөө одоо бас хөгжүүлээд хажуугаар өрсөлдөгчдийг гаргаж ирсний нууц нь бүх юмаа яг тийм одоо маш нарийн стандартчлаад тий соёл нь хүртэл стандартчлагдсан нөгөө мэдлэхээс өсвүүлээд одоо ингээд уучлалт гуйхан нөгөө интернеттэй холбогдох тэгээд одоо хэлэх үг нь хүртэл ингээд стандартчлагдсан тийм л юм байл л дээ. Би нэлээд гүнзгийрүүлж үзчихсэн л дээ. Брэнд гэдэг нь зүгээр нэр лого биш, харин тухайн компани бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хүмүүсийн сэтгэгдэл, итгэл мэдрэмжийн нийлбэр юм. Жишээ нь Apple бол чанар, дизайн, Nike бол эрч хүч, спорт. Starbucks бол тухтай орчин, кофений соёл гэдэг ойлголт бий болсон. Энэ бүхэн бол тухайн брендийн бий болгосон дүр төрх билээ. Брэнд нэр лого, мөнгө дизайн ба хэрэглэгчтэй харилцах хэв маяг дуршлаг дээр нэмэх нь итгэл нэр хүнд юм. Монгол сүүлийн жилүүдэд өөрийн өнгө төрх, үн цэнийг бий болгож чадсан олон сонирхолтой брэндүүд үүссэн. Жишээ нь говь бол ноолуурын салбар хамгийн танигдсан брэндүүдийн нэг. Монгол ноолуурыг дэлхийд гаргаж өндөр чанар өв боломжлыг илэрхийлдэг. Мөн гоёо бол залуу, орчин үеийн өнгө төрхтэй ноолуурын брэнд бөгөөд дизайн, минимал хэв маягаар ялгардаг юм. Апу брэнд шингэн хүнсний зах зээлд тэр бүлэгч. Монголын өдөр тутмын хэрэглээтэй нэгт холбоотой брэнд. Монголын брэндүүдийн онцлог нь үндэсний түүхийд, соёл, орчин үеийн дизайныг хослуулж, дотоодын зах зээлээс гадна олон улсад өрсөлдөхийг зорж байгаа явдал юм. Тэгэхээр одоо өөрөө бол үл хөдлөх хөрөнгө гэдэг чинь бодиттой. Тэр чинь бас стандартчлагдж шүү дээ. Яаж борлуулахын, яаж уучлахын, яаж шалгахын гэд. Тэгэхээр би одоо энэ Starbucks гэдэг одоо баг хүн болгоны мэддэг энэ номын тухай, энэ зохиогчийн тухай ярихад одоо манай бизнес эрхэлж байгаа ялангуяа үйлчлэгээний салбарын хүмүүсийн стандарт те хүнээсээ хамаардаггүй хүн солигдож байхад яг тэр оронд нь ирсэн хүний хэлэх үг хийх үйлдэл үйлчлэгээ бүх юм яг л адилхан одоо 1 кг бол 1 кг л байдаг шүү дээ. Яг тэр
амжилттай адилхан тийм хатуу сахилга бат соёлтой байж их амжилт олдгийг л би энэ Шульцийн номноос л олж харсан. Тэгээд энэ ном болохоор эхлээд тэр одоо бизнестэй бүр дурлаад тий бүр ингээд өндөр цалинтай ажилласаа татгалзаад ажилд ороод тэгээд тэрнийгээ хөгжүүлээ тэгээд амжилтанд гаргасан. Тэгэхээр ингээд тууштай байх, эхний үед алдагдaltaй байсан. Судалсан гэдэг ингээд нэг зүгээр одоо кофе шопын тухай биш, энэ бол ерөөсөө Монголд зах зээл одоо өөрөө хэлээд өнгөж 90 оноос өмнө зүйл байгаагүй шүү дээ. Тэгэхээр одоо шинээр хөгжиж байгаа бизнес дээр бизнесийнхэн одоо энэ Шульцийн For Your Heart Into It гэдэг энэ номыг унших юм бол маш их хэрэгтэй санаа авмаар зүйл харагдсан л да. Тий. Ер нь бол ингээд бас ингээд харахаар зэрэг за яг өсвөлийн залууч бодож байна. Одоо ингээд ер нь бол хүмүүс ингээд бас нэг тийм ойлголттой байж одоо харьцангуй бас ойлголт нь гайг болж байгаа юм болов уу гэж харж байна. Амжилттай яваа хүн одоо шууд ингээд болроо ингээд нэг юм бизнес хийнгүүт бүх юм ингээд шууд ингээд гоё болцдог тийм юм ойлголттой хүмүүс ингээд яваад идэг гэсэн баггүй дээр гэдэж чад. Тэгэхээр зэрэг энэ номноос бид нар юу олж харах вэ гэхээр хүний унал босолтыг бүгдийг нь харах хэрэгтэй. Тийм ээ. За тэр хүн алдаагаа яаж хурдан маневрлаж засаад дахиад тэрийгээ ингээд явах уу? Нэг ясандаа ингээд нэг үйлдэлийг 10 20 давтчихж нэг стандарт гардаг байхгүй үнийг хэлгээд хэдчихэд 100 ч юм уу тий. Одоо жишээл Ремаксийн хувьд бол үйлдэл ингээд 100 хүнтэй ярьж ич нэг хөдөлთა авах чиг жишээл болж байгаа жишээ нэж тийм үү. Асар хөдөлмөр зардаг гэдэг бас хэрэгтэй. Энэ дээр бол хөдөлмөр зарсны хүчин стандарт гэдэг зүйл чинь гэд нэг 100 байна 1000 тохиолж байгаа нэг өнүүд байна. Тоолоор яваачаад ингээд дахиад ирж стандартлаа явчихна. Тэгэхээр зэрэг би энэ орон зайд уусан одоо тэр авсан үйлчилгээ маань өөр орон зай буюу одоо жишээл Америкт бас яг адилхан байх хэрэгтэй жишээлбэл тийм Азад адилхан байх хэрэгтэй гэдэг энэ юмыг энэ хүн бас шингээх гээд үтцсэн байхгүй. Тэгэхээр зэрэг тэр чинь стандарт гэдэг зүйл франчайз гэдэг зүйл одоо стандарт гэдэг зүйлээ болоод бид нар ингээд яг нэг юм бариад энэ хүн дэлхийн хааж байсан энэ мэдрэмжээ л авч явах хэрэгтэй гэдэг ийм гол поинто шингээгээд тэгээд стандарт гэдэг зүйл чинь одоо хүнээс үл хамаарсан гэж та түрүү хэлж байгаа шүү дээ тий. Альва нэг зүйл одоо болроо өнөөдөр ажиллажсэн байсан гэсэн энэ дээр брэнд дээр байж байгаа хүн яг л тэргүүлж байгаа. Ягаад гэвэл тэр харилцагч өөрөө тэр сэтгхүүн би одоо Starbucks-ийн кофе ууж байгаа. Starbucks-ийн кофе уухаар дандаа нэг мэдрэмжийг авна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь одоо жишээлбэл дэлхийн анч хацаа ингээд 2 3 кофе шоп ч юм уу ингээд зэрэгтэд байж байгаа энэ үед энэ хүн юу гэсэн үг гэхээр би Starbucks-аа л ууя гэж ярина. Тий. Яагаад гэвэл нөгөө үн цэн шингэсэн, итгэл нь шингэсэн, стандарт нь шингэсэн намайг хуурахгүй би одоо нэг кофе авсан чинь хамт нь муухай байхгүй гэд энэ үн чинь тархин орчны стандарт нь тийм ээ. Тэр чинь ингэж байгаа хэвээр гэртээ байгаа гэр офис хоёрын дунд нэг хүмүүс өгүүлэгддэг орон зай орчныг бий болгож чадсан. Тэгэхээр $1 $2 бусдаас илүү байсан ч гэсэн хүн Starbucks руу очдог. Илүү мөнгө төлөөд. Тэгэхээр тийм их сонин. Тэгээ өөр энэ дээр бас нэг сэтгэл зүйн кафе авдаг тий. Тэгээ өөр нэг зүгээр ингээд харж байхад яасан бэ гэхээр энэ Шульц чинь тийм одоо аав нь одоо хэцүү ядуучуудын хороолд амьдардаг өөрөө бас тийм амжилттай биш. Тэгээд ингээд санаагаа хөгжүүлэхээр мөнгө байхгүй. Тэгээд тэр санаагаа бичээд ерөөсөө ингээд хэдэн зуун хүн дээр очиход бараг 97-8% нь тийм ээ татгалдж өгөө гэж хэлсэн тийм төвчээртэй ингэж одоо тууштай ингэж маш олон хөрөнгө оруулагч дээр 200 гаруй хүнд очиход л бараг 200 татгалзаад нэг цөөхөн хүн л одоо наашаа одоо нүүр одоо яаж яасан бусд нь нүүр буруулж яхад л тэгэхээр энэ хүний ингээд тэр нэг юмдаа дурлах тэгээ тууштай байх төвчээртэй байх тэгээд үнэнч байх тэгээд нөгөө нэг ажилтнуудтай хандах хандлага эхлээд эрүүл мэндэд нь анхаарах чинь бүх хүмүүс нь өөр болчих жишээтэй тэрнийг хараад тэгэхээр бас ингээд одоо баг байхгүй юмнаас ихтэй байсан юмыг ингээд хүний бодсон юмыг хөгжүүлээд ийм том брэнд болгосон энэ гоё кейс л дээ. Тэгээ энийг би зүгээр ярихад яг энэтэй адилхан ингээд Тим Хортонс гэдэг одоо 70-80-аад онд алдартай Канадын мэрэгжлийн хоккейч юм байсан байхгүй. Тэгээ тэр одоо нас барцсан л т. Тэгээд тэр хүн бас мөнгө байхгүй.
Тэгээд банкнаас зээл аваад тэгээ франчайзинг болгоод тэгээ одоо ингээд Америкт ороод одоо бүр Азид хятадд энэ ороод ирсэн. $1 хямдхан Starbucks-ыг бодвол тэгтээ үйлчлэгээ нь арай хурдан байдаг ч юм уу. Тэгээ хоол унд кофе гихчил маш олон янзын кофе амттай тий. Тэгэхээр энэ бас өрсөлдөөн бий болж байна. Тэгээ би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр ингээ монголчууд ч ингээд юм харж сурж байгаад бас тийм овсгоо самбата оюуны чадамж өндөртэй юм чинь яг сахилга баттай ягаад эдний тэр нөө хав франчайзинг яаж хийдэг тийм юмыг судлаад бичээ те. Тэгээд ингээд явах юм бол яг бүх чанар хадгалж болно гэд. Тэгээ би анх бас 90-ад онд бас Монголд баг анхны банк байгуулж ирсэн. Тэгээ тэр үед яасан гэсэн чинь тэр City банкнд ажиллаж исэн нэг нэрийг мартчихжээ. Нэг хүн бүр зарлж байгаад авч ажиллаж байсан. Адриан гэж хүнийг ажиллуулж исэн. Тэгээ тэр хүн яасан гэхээр бүр ийм зузаан юм авчирсан. Тэгээд одоо City банкны гарын авлага гэд. Тэгээд тэр яасан гэхээр ингээд ресепшн гэсэн тейлер гэж үг Монголд байгаа банкн дээр. Тэгээ тейлер үүрэг ресепшн үүрэг гэдэг. Ресепшн яадаг гэхээр ингээд утас дуурангуу тэр үе чинь гар утас байхгүй. Ингээд цаг хараад үдээс сурдвал өглөө нэмээд тэр сонсож юм танд юугаар туслах уу гэд. Тэгээ одоо үдээс хошвол ингэн мөнгө бичсэн. Тэгээ тэр одоо тэр үед City банк ч айгу том банк байсан. Тэгээ одоо хэдэн мянган салбар дээр яг адилхан яадаг. Тэрнтэй адилхан ингээд үйлчлэгээч адилхан банкны Starbucks гэдэг уудаг кофе тэр бүтэр бороод амт ч гэсэн яг тийм стандартч чадах юм болвол чанараа хадгалж чадвал амтаа хадгалж чадвал орон зай стандартаа хадгалж чадаад үйлчлэгийн соёлоо хадгалж чадвал зүгээр л ингээд дэлхийг эзэлж болдгийг энэ одоо энэ шүүлц харуулсан баггүй. Тэгэхээр энэ манай одоо Монголд чинь заавал ингэж нэг материалдаг юмнаас гадна үйлчлэгээний юм салбар бас их амжилттай болж болохоор одоо бууз хуушур их чинь бүр мэдэхгүй бүр яг хаанч давтагдахгүй тийм амт чанартай юм хийгээл гарахад болно шүү дээ. Одоо сая одоо талын Монгол гэдэг нэг гурил гарч штэ. Яг эн чинь эхлэл те. Тэгэхээр бас их боломж байна гэдэг нь харагдаж байна. За тэгээд та нэмээд энэ франчайзинг талаар манай өдөгчдөд нэг өшөө би бас дутуу ярьсан зүйлээ нэмээд хэлээд өгөөч. Тийм, франчайз гэдэг бол мэдээж хэрэг бид нар туршлага авч яана, үн цэнийг авч яана, асар том стандартууд буюу процессын төрөний хэлсэн тийм ээ. Процессын эдийг хүрсэн детальчилсан одоо юм баримтчгуудыг авч яана. За дээрээс нь асар их сургалтуудыг авч байгаа давхар. Өнөөдөр Америкт заагдж байгаа сургалт тийм ээ. Монголд бас адилхан заах. Яг адилхан. Яг ингээд лайв явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бидний одоо нэг хөгжих одоо хурдыг хурдлуулж байгаа гэсэн үг. Богиносгож байна тий. Богиносгож байгаа гэсэн үг. Өнөөдөр одоо юу гэж тэр одоо би түрүү хэлсэн тийм ээ 50 жилийн туршлагыг бид нар ерөөсөө 5 жил 3 жилдээ л хурдан хэрэгжүүлээд өөрсөн дээр хурдан өргөжих тэр боломжийг гаргаж ирж байгаа. Нэг тийм даваа тал байж байгаа. А нөгөө талдаа бол бид нар Монгол улс чинь нөгөө цөөхөн хүн амтай бас нэг юм онцлог усчтай ер нь бол тийм ээ залуу одоо бизнесийн талбартай ийм байгаад байгаа болохоор бид нар бас ингээд хурдан хөгжөөд хурдан явахгүй бол энэ бусдын адил нөгөө нэг л олон жилээр байгаа бид нар ингэх гэж ингээд яваад байвал эн чинь нөгөө хүний бас цөөхөн хүн амтай хүмүүсийн хувьд бол бас боломжтой. Дүтлж ийн гэсэн үг. Ер нь аль хурдтай дүтлэл явцсан дээр гэж би нэг талдаа харж байгаа. Remax нь 1973 онд үүсгэн байгуулагдсан үйл хөдлөх хөрөнгийн зурчлалын дэлхийн тэргүүлэгч сүлжээ компаниудын нэг юм. Real Estate Maximums буюу хамгийн их боломж гэсэн утгатай нэр нь агентлагуудад илүү их орлого, бие даасан байдлыг олгох философиг нь илэрхийлдэг. Remax-ийн гол онцлог нь агент төвтэй бизнес загвар юм. Уламжлалт зурчлалын компаниудаас ялгаатай нь агентууд өндөр хувийн шимтгэл авч өөрсдийн бизнесийг бараг бие даан удирдах боломжтой байдаг. Харин үүний хариуд тэд брэнд ашигласны төлбөр болон офисын зардалд хувь нэмэр оруулдаг байна. Тус компани франчайз системээр дэлхийд даяар хэлсэн бөгөөд 100 гаруй улсад олон мянган офис, 100 гаруй мянган агенттай глобал сүлжээ бий болгожээ. Энэ нь агентуудыг олон улсын хэмжээнд харилцагч мэдээлэл, хөрөнгө оруулалтын боломжтой холбодог давуу талтай байна. Монголд Remax нэвтэрснээр үйл хөдлөх хөрөнгийн зах зээл илүү ил тод мэргэжлийн олон улсын стандарттай зурчлалын соёл бий болгоход нөлөөлж байна. Тэд одоо олон салбар агенттай болж орон сууц, офис, газар зэрэг төрөл бүрийн үйл хөдлөх хөрөнгийн арилжаанд идэвхтэй оролцож байна. Монголд хөгжих боломж асар их байгаа. Яагаад гэвэл нөгөө залуу орчин байж байна. А дээрэс нь Монгол хүний зан төлөвч их сони юм билээ шүү дээ. Би зүгээр энэ олон жилийн туршид ажиглалаа. Монголчууд чи ер нь жоох нэг брендлэг хүмүүс байгаа байхгүй юу? Яагаад гэвэл дээр үесээ тийм үнцэнтэй зүйл хэрэглэх
идэх сонирхол бүхий хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Альва зүйлээ үнэтэй зүйл, үнцэнтэй зүйл гэдэг мэдэрсэн хүмүүс ч заавал тэрийг сонирхдаг. Бас их сонин тийм сэтгүүтэй юм. Бүгд хаад ноёд байх гэдэг. Эсвэл дарга байх гэдэг. Дарга байх гэж юм уу? Альва зүйлээ. Тэгтэл нөгөө брэнд буюу одоо брэнд гэдэг чинь зүгээр лого ч юм ингээд логог хараад. Тэгтэл логоны цаан чинь асар олон үнцэн явж байгаа гэдэг хүмүүс мэдэрдэг болсон байна цаанаа. Тэгэхээр зэрэг франчайз бизнес бол Монголд асар их хөгжих урттай явдаг. Хамгийн түрүүнд сонирхож хүмүүс орж ирдэг. За дотоодын бизнесүүд яагаад ингээд нэг юм эхлээл унаад идэг. Эдгээр маань болохоор зэрэг нөгөө стандартууд байхгүй. Бас нөгөө ярьдаг үйлчлэгээний соёл, нөгөө нэг философик зүйл хүмүүсийн орчныг бий болгох юм дээр ингээд хүнээс хамааралтай тийм. Хүнээс хамааралтай. Хүн солигдохоор нөгөө чанар нь бодож. Тий. За жишээлбэл яадаг ч нэг долгор гэдэг их ч одоо айгүй гой бууз гэдэг гэж болно шүү дээ их ч. За тэгэхээр зэрэг их ч бол тэр гой буузны амтаа одоо хоёлаа зөв жишээ ярьж байгаа шүү дээ тийм ээ. Буузны амтанд бол хүмүүс ороод сайх явж долгор их ч одоо нэг өдөр ажиллаа ихэ болдог ч юм уу тийм ээ. Хувийн шалтгаанаар нэг асуудал. Өөр одоо ингээд цэцгээ гэдэг ч орж ирэхээр нөгөө долгор их чинь бууз байхгүй болчоор хүмүүс таравч. Тэр бууз хийсэн материалд нь адилхан мөртлөө амтны өөр болчиход байгаа шүү дээ. Технологи л байхгүй нөгөө технологи. Тэгтэл яг Монгол яг тийм л юм болоод байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө залхамж холбоо гэж зөвхөн хувийн компаниуд залхамж холбоо буюу стандарт гэдэг байгаа. Нөгөө баримтлах ёстой юмнууд нь байхгүй болчихдог. Орц найрлагуудаа тодорхой бичээд ингээд өгөх ёстой юмнууд нь байдаг ч юм уу юм болчиход. Тэгэхээр энэ брэнд гэдэг зүйлийг яг брэнд бий болгоно гэдэг бол бас их хөдөлмөр байж идэг, дистаралтай байж идэг. Бараг одоо энэ чинь нөгөө нэг юу болчиход байна шүү дээ. Брэндийг бий болгох гол үндсэн зарчмууд нь хүртэл гарч ирдэг олоосаа. Тэгэхээр зэрэг энийг бас манай залуучуудаас хөгжүүлээд бас нэг өөр. Бас хиймэл оюухан туслах бах тийм. Зүгээр ингээд яхад тэр стандарт ихлээр ингээд Монгол баг хөөхт болгон ингээд бараг моринд нэг өшөглөөж тангаруулж иж сурдаг тэгсэн чинь анх нөгөө манайх зах зээл нэгдээд Японы жуулч дээрээ тэгээ буруу талаас нь мурдах гээд нэг өшөглүүлээд тэгээ тэр хүн очиод нэг бичээд тэгээд Монголд ирдэг жуулчин болгон тэрнийг уншаад морины зүүн талаас нь очиж мурддаг гэж мэдээ дахиж ерөөсөө ингэж моринд өшөглүүлээгүй гэж ярьдаг байхгүй үнний хувьтай байх гэж байж байгаа. Гал төлөхт хүртэл бид нар заавал гараа түлжиж асаас сурдаг. Тэр нэг аргачлалыг бичээ мэдлэгээ цаасан дээр буулгаа тэрнийг хүнээс хамааралгүй болгох юм бол Монголд бас энэ ардын ухаан уламжилт одоо бизнес олон юм байгаа баха Тэгэхээр би зүгээр юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр нэг тийм санааг аваад тэгээд үнэхээр хөгжүүлж чадах юм бол одоо дэлхийг ингээд нэг зэр зэвсгээр биш ингээд яг оюун санаа стандарт одоо тэг процессын стандарт зүгээр одоо 1 литр ус 2 грамм давс биш одоо давс усыг ихэд хэдэн градус халаагаад эхлээд давсыг нөхөө дараа нь соодыг нөхөө гэдгээ бичих жишээтэй. Ийм чимхлэр юм дээр монголчууд жоохон тааруу. Тэгэхээр энийгээ сайн хямгадаа сайн сурах юм бол бас их ирээдүй байгаа гэж бодож байгаа маа. Хариуцлага бас их чухал байгаа. Мэдээж хариуцлага тэр стандартыг буулгасан юм дараа нь тэрж мөрдөх хэрэгтэй шүү дээ. Мөрдөхгүй бол амтнд өөр болчих шүү дээ. Яг нөгөө бууз гэдэг шиг. Тэгэхээр ингээд нэг айгүй жижиг тийм одоо devils in the details гэдэг шүү дээ. Тэгээ тэр шиг ингээд нэг айгүй жижиг юм нас болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд бас энэ Starbucks-ийн хатуу сахилга стандарт ингээд дэлхийд харуулчлаа шүү дээ, тийм ээ. Бусдын өмнө хүлээх хариуцлага гэдэг юм чи айгүй чухал болж байгаа. Хариуцлага бүх юм тий. Тэгэхээр зэрэг би бас одоо энэ 10 жил одоо бид нар одоо энэ франчайзыг хөгжүүлэх гэдэг ингэ явж байна. Хөгжүүлнэ гэдэг бол бас их учиртай. Яагаад гэвэл бид нар бол нөгөө яг үннийг хэлгээд одоо жишээлбэл гадны одоо Америкийн брэндүүдийг тий одоо Америкийн франчайзыг оруулж ирнэ гэдэг чинь нөгөө орчин гэж бас байна. Бас нөгөө хэлдэг юм чи байгаад байна. Хүн болгон зараад байхгүй үстэй бас. Хүн болгон зараад байхгүй үстэй. Starbucks-аа ирнэ Монголд орж ирдэггүй. Одоо 20 30 жил боллоо сонсоод байдгийг ерөөс орж ирсэн. Одоо тавьж байгаа шаардлага юм шиг байлаа. Зүгээр миний зүгээр хувьяасаа таньдаг хүмүүс ингээд одоо хүсэл тавиал тий. Тэгээд тэнгууд чинь яг үнийг хэлгээд хөрөнгө оруулагчид гаднаас ирэн хөрөнгө оруулагчид бид нар чи ерөөсөө орчны таатай байдлыг хүсдэг. Бизнесийн орчны. Тэгэхээр тэр маань бүрдээдэг хүрдээгүй байх уу? Эсвэл нөгөө нэг одоо хэрэглэгчийн гэсэн. Гэхдээ би нэг сонсч ирсэн Монголын ингээд нөгөө нэг олон жилийн урд ингээд төмсний стандарт таардаггүй гэлд ярьж ирсэн л дээ. Одоо махвал гайгүй. Тэг үнэн ч юм удлаач ямар нэг юм тийм болохгүй байх тийм ээ. Хүмүүсийн хувьд бол болж байгаа ямар нэг түүхий юм чи ямар нэг л шалтгаан байдаг байх л да тий. Гэтэл ингээд солонгосын маш олон ингээд юунууд
орж ирээд идэг. Ойрхон болохоор бэлэн бүтээгдэхүүн оруулж ирнэ шүү дээ. Ойрхон болохоор бэлэн бүтээгдэхүүн. Тэгэхээр зэрэг яг энэ дээр юу харж байгаа нөхлөөр бид нар бас их орчин хэрэгтэй юм байна гэж харсан бизнесийн орчин байж байна. Улс өөрөө нэг бас бэлтгэлтэй юу бэлтгэлгүй. Одоо жишээлбэл Remax франчайз бол яг үнэ хэлэхэд үлгүүд хөрөнгийн одоо хууль гэдэг бие даасан хууль ч юм уу тийм ээ үлгэр хөрөнгөтэй зуучлагтай холбоотой юм хууль яг байхгүй орчин буюу хуульгүй юм задгаа орчинд орж ирсэн байхгүй юу. Одоо хүртэл хууль нь батлагдаагүй л дээ. А ийм задгаа орчинд орж ирэхээр чинь бид нар нөгөө нэг тэр бэлэн стандарт оруулж ирэхээр нөгөө нэг хүн байж тий хүн одоо агентууд байж харилцагчд байж тий масс байж тий бүх зүүн нөгөө хүмүүсүүд нь байж энэ бүх зүйлүүд чинь бэлэн биш нөхцөлд орж ирсэн учраас энийг бас нөгөө нутагшуулна гэж ярьж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг наад болно. Тэгээ нутагшуулна гэдэг арай илүү нэг энэ орчинд нутагшуулах гэж бол асар их ажил хийгдсэн юм билээ. Энийг хийх гэж бас овоо өөрх юм тулж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг альва зүйлийг нөгөө нэг бид нэр дэлхийн стандартын төвшөнд очихын тулд манай энэ орчин маань өөрөө бас их бэлэн байх хэрэгтэй юм байна. Эргэцэн орчин байж гин нийтийн одоо Remax-ийн одоо брэнд орж ирсэн асар энэ нэг манай салбар хурдтай хөгжсөн нийт одоо тоо баримтаараа ч гэсэн бид нар илт харж байгаа. Дээрээс нь бол нийтийг буюу массыг соёлжуулж эхэлсэн. За дээрээс нь нөгөө борлуулагч нар буюу үйл хөдлөх хөрөнгөний зуршлагч борлуулагч нарыгаа бол илүү их соёлын дэд түвшин л одоо бид нар мэрэгжлийн түвшин гэдэг юм руугаа бид нар явж байна. Тэгэхээр зэрэг энэ чинь соёлыг дагаад бий болж байна. Үйлчилгээний стандартууд дагаж орж ирж байна. Бидрийг дагаад бусад нөгөө нэг одоо франчайз бус компаниуд хүртэл ингээд тэр соёлыг дагаж орж ирж төрж орж ирж байгаа байхгүй давхар. Тэгэхээр зэрэг нөгөө энэ франчайз байж энэ бэлэн бидний туршлага байж энэ бэлэн стандартууд бэлэн үнцийг оруулж ирнэ гэдэг чинь тухайн улс орны өөрийнх нь орчин сайжрах нэгдүгээр боломж нь гарч ирж байна. Хоёр дахь боломж нь хэрэглэгчид маш их соёлтой болж байна. Хэрэглэгчид хэрэглээгээ сурч байна. За дээрэс нь одоо яг соёл гэдэг зүйл маань болохоор одоо ажилтнууд гэсэн үг шүү дээ тийм ээ харьцагч партнерууд бид нар ч гэсэн одоо Remax одоо жишээлбэл агентууд маань хамтран ажиллагч нар дандаа бүгдээрээ партнерууд гэдэг маань болохоор зэрэг би даас өөрийн гэсэн одоо хүсэл зоригоороо дүрмийн дагуу гэж байгаа шүү дээ стандартын дагуу өөрийнхөө юу гэснээ хийж болно л гэж байгаа дүрмийн дагуу дүрмээ баримтлаад өөрийнхөө бас борлуулалт буюу өөрийнхөө ур чадварыг сорих бүхэл боломжоор нь бид нар агентуудаа ингээд боломжийг хангаад өгчдөг байхгүй. Тэгэхээр чин тэр хүмүүсүүд чинь бас хөгжих өшөө илүү боломж байгаа да. Карьерийн өсөлтүүдийн тавиад хөгжих юм. Хөгжих тэр юм хийсэн гэж бид нар төвж орж ирж байгаа. За улс орнуудын ингээд нөгөө нэг юу яаж байгаа штэ улс орнуудын төр ингээд төр яагаад энэ зуршлагч юм борлооч биднийг дэмжиж орж ирдэг вэ гэхээр зэрэг төрчин өөрөө бидрээр дамжаад нэгдүгээрт мэдээллийн ил тод байдлыг бий болгож байгаа. Нэгдсэн том дата системүүдийг бид нар бас бий болгож байна. Одоо Монголд байхгүй дата систем жишээлбэл бид нар бий болгоцсон байж байна. Технологийн хөгжүүлэлт тасар их дагаж явж байгаа бидний дагаад. За мэдээж яриг нөгөө бид нар чинь нөгөө ил тод байдал байж байна. Тэгээд эрсдлүүдийг асар их хааж байна. Одоо нөгөө нэг Иргэн цагаан Иргэн Балраа хоёр хоорондоо нэг тохиролцоо юм хийдэг байсан бол олон жишээ тий бие бинийгээ одоо ямар нэгэн байдлаар 3 дахь читгээд буюу мэрэгжлийн хүмүүсүүдийг оруулж ирснээрээ бид юу харж байгаа гэвэл хоёр талтай хоёулаа тэр хүнд итгэлцлийг бий болгож байгаа байхгүй. Тэгээ итгэлцлийг бий болгочихоор чинь тэр хоёр хүн чинь асуудалгүйгээр арилж байгаа хийж чинь. Тий. Тэрнтэй адилхан нөгөө одоо Starbucks-аар ч гэсэн бид нар итгэл гэдэг зүйл чинь амар чухал байхгүй хүмүүсийн майндсетэн дээр ч гэсэн ингээд итгэлцэл гэдэг юм чинь ороод ирэнгүүт чинь үйлчлэгээн дээр бол айх явдал байхгүй болчихж байгаа. Бас л нөгөө юм дээр болохоор бас айх явдалгүй ингээд. Энэ хоол идэхэд хордохгүй гэж бат итгэж байна тий. Стандарт жинсээ дээцэгтэй явж байгаа гэж ингээд бид итгэл өнөмж сэтгэл бахимдаж явцсан. Тэгэхээр энэ учрал ерөнхий сайдын засгийн газар чөлөөлөе гэл одоо олон юу хийгээд байна шүү дээ. Танаа дээр яг тийм чөлөөлөгдөхөр юм уу эсвэл бэрхшээлтэй эсвэл одоо хийж байгаа алхам энэ талаар ер нь юу вэ? Ер нь чөлөөлийн Монголын шин засгийн газраас дэвшүүлж буй бодлогын нэг чиглэл бөгөөд эдийн засаг, төрийн үйлчилгээ, бизнесийн орчныг илүү чөлөөтэй, саад багтаа ил тод болгоход чиглэсэн хөтөлбөр. Гол агуулга нь иргэд бизнес эрхлэгчдэд тулгардаг зөвшөөрөл, лицензийн илүүдэл дарамтыг бууруулах, төрийн үйлчилгээг захимжуулж хурдан хялбар болгох, авилга хүн сурталыг багасгаж ил тод байдлыг нэмэгдүүлэх, хувийн хвшлийн оролцоог дэмжиж эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилготой.
Хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн бол нэгдүгээр олон шат амжилттай зөвшөөрөл лиценз эвцүүлэх, шинэ бизнес эхлүүлэхэд зарцуулах хугацаа зардлыг багасгах, жижиг дунд үйлдвэр стартапуудад илүү уян хатан орчин бүрдүүлэх замаар бизнес эхлүүлэх, явуулахад илүү амар болгох. Хоёрдугаар, татварын системийг илүү энгийн ойлгомжтой болгох, давхар татвар, ил тод бус төлбөрүүдийг бууруулах, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх замаар илүү их хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх. Гуравдугаар, үйлчилгээг бүрэн онлайнаар авах боломж нэмэх, бичиг цаас, очир дарааллыг багасгах, төрийн иргэний харилцаа илүү хурдан, шуурхай болгох замаар цаг хэмнэж бүхэн зурдлыг багасгах. Дөрөвдүгээр, шийдвэр гаргалтыг бэлтгэл болгох, албан тушаалтны дор мэдэн саатуулдаг процессыг багасгах, хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах замаар арилга буй шударга орчин бүрдүүлэх. Тавдугаар, ажил олгогчдод илүү уян хатан нөхцөл, шинэ ажлын байр бий болгох бодлого, ур чадварын сургалт, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих замаар ажил эрхлэл нэмэгдүүлэх юм. За бид нар чинь зохицолтой салбар болсон шүү дээ 2020 онд нэг ФАТФ-ийн саарл жагсаалтанд орсоос болоо. За тэгээ энэ дээр чинь саарл жагсаалтанд орсон шалтгаан нь юу вэ гэдэг судалгаагаар болохоос зэрэг үл хөдлөх хөрөнгө дээр энэ одоо мөнгө угаалж яваад байна. Энийг хяна гэдэг юм бол яагаад гэвэл хууль байхгүй байгаа учраас дэдас хууль байхгүй байгаа учраас. Тэгэнгүүтээ зуршлагч нарын хамгийн түрүүнд зуршлагч компаниудыг аль биесээр нөгөө тусгай зөвшөөрөлтөд олгоод эхэлж байгаа. За тусгай зөвшөөрөлтөд аж ахуйн нэгжүүд маань одоо юу идэх вэ гэхээр зэрэг одоо бүх тоо мэдээлүүдээ илт одоор ингээ өгдөг болсон. За эн чинь одоо тоо мэдээлэлт одоо ил гараад эхэлнэ гэдэг чинь нэг ёсондоо зах зээл эдийн засаг өөрөө эрүүлж их тал руугаа орох гэдэг байгаа байхгүй. Мөнгө угаач чадахгүй шүү дээ илт одоо байдал руугаа орж эхэлж байна. Тий. Тэгэхээр зэрэг түүрийн нэгдүгээр дэмжих хэрэгтэй болж байна. Хоёрдугаар асар их ажлын байрыг бий болгож байна. Одоо манай зах зээл дээр чинь 30000 хүн ажиллах одоо тийм нөөц боломж байгаа байхгүй юу. Тэгээ эхний ээлжинд одоо жишээлбэл Remax бол 1700 орчим аяг хандчихж гэдэг ч юм уу. Бусад одоо тийм ээ франчайз болон франчайз бусад маань 300 гаруй ч юм уу тий. Ингээд нэг 2000 гаруй хүн ч юм ингээд байгаад байгаа юм. За тэнгууд нь энэ 10 жилийн хугацаанд бараг 8-9 мянган хүн баха. Манай энэ сургалтанд хамрагдсан байгаад байдаг байхгүй аяг санаа. Яг тэгэхээр энэ салбар чинь санагддаг хүмүүс бас байна. Орж ирээд үзэн хаарна болвол үлдээ болохгүй бол ингээд яадаг ч юм ингээд. Тэгэхээр зэрэг төөрөө бас энэ дээр чинь ажлын байр бий болох айгүй том боломж бол санагдаж байна. Нөгөө талдаа бас нөгөө татварын асар их нөгөө нэг ил тод байдлыг бий болгоод ирэхлээр төр энийг угаасаа Америкч дээр Япон шиг олон улсад бүр дэлхийн томоохон бүх улс орнууд бол бүгд энийг дэмждэг. Тэрийг болохоор эрх зүй талаасаа хууль талаасаа дэмжиж оруулж ирдэг. Заавал оруулж ирдэг. Тэгээ эн чинь юу болоод ирнэ вөхлөөр зэрэг нөгөө энэ байдал чинь илүү их дэлхийн жишг рүү буюу соёл нь ингээд бий болоод ирэхлээр ил тод байдал буюу одоо нөгөө ФАТФ руу бид нар орохдоо тий хардал сэрдэл буюу байхгүй болчих жоохгүй. Бид нар топ мэдээлэл байна. Та нар одоо бидний тэнд мөнгө угаагаад ингэж харах үнцэг байна уу гэдэг талаас ч гэдэг юм тий зөвөр миний хувьд бол тийм. Тэр мөнгө угааж ирсэн байсан юм уу? Одоо бид нар тэр судалгаагаа тэгж гарсан гэж харагдаад байгаа болохоос ш. Одоо бол тийм байх. Тэр чинь нөгөө удуугаа харга байхгүй ил тод болцсон тийм. Ил тод болоод ирэхлээр чинь бас одоо бас харьцан байгаа. Тэр бас хаарлж жагсаалтыг яриад нь шүү дээ. Тэрнээс гарсан юм биш үү? Даалгавруудын биелүүлээд бас нөгөө. Ер нь танаа ингээд эргэлтч одоо энэ одоо тон одоо эргэлт одоо төгрөгөөр доллараар ер нь хэдэн 100 тэрбум их найдаар ярих уу? Нууц шүшүүцтэй одоо ил тод гэсэн шүү дээ. Угаасаа тэртээ дөрвөө ингэжтэй нэг Remax-ийн хэмжээнд одоо өнгөрсөн жил одоо жилдээ бараг 2 их найдын баг хөрөнгө эргэлтэнд оролцоод. 2 их найд ч одоо асар их хүлээж байгаа шүү дээ. Их найдыг 500 одоо сая гаруй доллар гэсэн үг. Тий. Одоо бид нар чинь тэгэл 20-30 төгрөг явж штэ. Нийт зах зээлийнхэн 100 сая доллар ингэж яаж жилдүү. Тий, жилдээ. Жилийн эргэлтийн тоо гэсэн үг. Тэгээ энэ чинь мэдээж нөгөө нэг хүмүүс зарим нь тэрийг одоо бид нар ингээд нөгөө нэг ингэ яатсан биш зүгээр. Бизнес гэдэг зүйл нь Монголд залуу байгаад байгаа учраас бид нар ямар ч бизнесийг зөв стандарттай, хариуцлагатай, үнцэнтэй, одоо ёс зүйтэй, ёс зүй гэдэг амар чухал байгаа. Энэ маш олон зүйлүүдийг бид нар зөв ингээд компаниудад зөв өгөөд яваад ах юм, зөв одоо шингээгээд компаниуд маань явах юм бол хөгжих боломж асар их байгаа. Тэгээ өнөөдөр бас үнэхээр зүгээр ингээ Starbucks энэ тухай энийг хөгжүүлсэн хүний тухай биш энэ бол ерөөсөө бизнес хөгжихтэй баг үзэгдэх, үл үзэгдэх, ажиглагдах, ис ажиглагдах Монголд байгаа байхгүй байгаа их олон ийм зүйл энэ номон дээр байгаа. Тэгээд яг Remax-ийнхаа жишээн дээр бас ингээ сонирхолтой тайлбарлаж ярьж өгсөн. Танд их баярлалаа. Тэгээд танаа компани энэ үл хөдлөх хөрөнгө
энэ одоо хөгжүүлэхэд цааш ч гэсэн их чухал том хувь нэмэр оруулаарай. Их баярлалаа. Та бас нэмж хэлэх зүйл байвал хэлэх боломжтой шүү. Баярлалаа. Тэгээд ер нь бол Монголд бол би бас хэлж байгаа нөгөө болроо юу хийхээр зэрэг дагаж орж ирэх. Тэгээ болроо юу гэж хэлэхээр нөгөө дагаж тэгээ бизнес ингээд нэг тэр хуйлралт биш. Манай одоо бизнес те Монголын бизнесүүд солонгорох хэрэгтэй гэдэг. Би тийм ойлголттой явдаг. Солонгорч бид нар бие биенийхээ нөгөө нэг дутууг нөхөд хамтарч ажиллах хэрэгтэй. Хамтрал бизнес гэдэг бол хамгийн чухал байж байгаа. Энэ дотор хамтрал бизнес хөгжих хамгийн чухал зүйл маань болохоор зэрэг үнцэнтэй байх гэдэг гэж. Үнцэнтэй байна гэдэг чинь ерөөсөө л ёс зүйтэй байсан гэсэн. Бизнесийн ёс зүй хаана аягүй сайн хөгжин тэнд бизнес хамгийн сайн хамтралыг болоод өргөжих боломж байдаг. Тэгэхээр зэрэг манай одоо Remax-ийн ч тэр манай салбарч тэр тийм манай үйл хөдлөлгөөрийн салбарч хамгийн түрүүнд ерөөсөө ёс зүйг хамгийн номер 1-т барьж ерөөсөө л ёс зүй гэж ярьдаг тийм салбар байгаа. Тэгэхээр зэрэг бүх бизнесийн одоо байгууллагууд бүх бизнесийн салбарууд маань өөрөө яг ёс зүй гэдэг зүйлээ аягүй сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Хариуцлага гэдэг зүйлээ бас. Тэгээд танах би энгийгээр хэлэх юм бол нэг эрэлт нийлүүлэлтийг ингэж тий үйл хөдлөх хөрөнгийг хөгжүүлдэг, нийлүүлдэг тий энэ бүх хүмүүсийн дунд мэтгэлцэл бий болгож шээ. Тэгээд Remax-аар дамжин бол одоо ийм хулх юм байхгүй эзэнтэй буух юута тийм ээ. Тэр чинь айгүй чухал цаг хожин тийм ээ итгэлжил бий болно. Тэгээд дахиж ирнэ. Би тэр нэг зургатаар нөгөө гитар яадаг нөө ганхуугийн юг хараад би танаа тухай нэг харангуйтай бүр цочоод пөөх эн чинь баг манай Монголын хамгийн том банкас их мөнгө эргэлзүүлдэг юм биш үү гэсэн тийм бодол төрж ирсэн л дээ. Тэгээ их баярлалаа. Тэгээ танд амжилт хүсье. Баярлалаа. Монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхтсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Томцгийн цагаан